За ингээд нөгөө өнөдөр ярьж байгаа сэдв болох юм сэтгэлийн шарах эрчүүдийн сэтгэл зүйн асуудал руу чиглэж ярьж байгаа. Тэгээд бичлэгүүдийн нэг 10 минутаар тасдаж хийгээд байна. Дараа нь одоо хэрхэн оруулахаа бас шийдэ гэж бодоод ингэж тасалж хийж байна. За түрүүний ингээд хүний жишээн дээр бол одоо энэ хүн маань багаасаа ингээд золон зүтгүүр их үзчихлээ тий. За энэ их хүний золон зүтгүүр үзсэн энэ байдал бол түүний цаашдаа амьдралыг тэр чигт нь өөрчилдөж байгаа. Мөн зөвхөн тэр хүнийг амьдралыг өөрчилдөг. Хамгийн одоо сэтгэлийн өвчний аюултай нийгэмд нөлөөлдөг. Яагаад гэвэл нийгмийн нэг эдис байхгүй юу тухайн хүн. Тэгэхээр тухайн хүн насны явахын хэрээр мэдээж хүнтэй суун гэр бүл болон үр хүүхэд бол. За гэтэл тэр хүний үр хүүхэд ямар хүн болох вэ? Тэр хүний ар гэр ямар байх вэ? Тэр хүний ах トゥ хамаатан садаг маш олон хүмүүс. Төрсөн ах トゥ өвч トゥ аав ээж бүх хүнд энэ хүний байдал нөлөөл маш их нөлөөл. Тухайн хүн ямар сайн хүн болов? Яаж сайхан амьдраад юу болох байсныг бид нар таашгүй. Гэтэл тийм зүйлтэй учраас одоо тийм зүйлээс гимтсэн хүн ясан нуглаа. Жилийн дараа сайхан идэвчээд ажиллах руу эрхэлнэ. Гэтэл сэтгэл нь нуглаа. Сэтгэл нь ингээ хугарсан хүн тэр хугарлаа эмчлэхгүй л юм бол наасан туршдаа дахир дутуу гэсэн. Насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй юм шиг амьдрнаа. За энэ бод жишээнүүд одоо Монгол улсын одоо томоохон автобусны буудлууд төвлөрсөн газрууд гэх юм уу та. Энэ дээр бүгд одоо харахад л одоо жишээгээр байж байгаа 7 бодол 32-ын тойрог. За толгойд зүслээ. Баранслаа. Одоо энд яаж бүлгээрээ нийлцэн одоо юм сэтгэл зүйн шархаа хүндрүүлсэн сэтгэлийн сулгархаа өөрөө сүултээ хүн өөрөө нөгөөдгөө ингээд хөвчлүүлээд идэх болон баг дээр нь засахгүй ингээ бүх нөгөө юм сэтгэлд хугарсан баахан олон хүмүүс сүргээр яаж идэг архивчдаг архинд тантчдаг элдв янзын хамааралд орчдөг өртөждөг. За ингээд сүултээ нийлэх нэ шүү дээ. Одоо мал амьтан ч гэсэн хонь бол одоо хоньтойгоо ажилласан хонь юм. Өхөр бол өхөртэйгээ л ижсэн. Одоо бол адуудагаа адуун дунд өхөр хурж орж явчихгүй. Яагаад юм байгаа вэ гэдэг шиг тухайн хүн нийгэмд зөв сайхан хүмүүс донд орж чаддгүй гэсэн. Чадахгүй тэр хүн. Ингээд яг одоо өөрчлөе ижилхэн бэрхшээлүүд туулсан ер нь одоо сэтгэлийн хугаргаатай ийм хүмүүстэйгээ очиод нийлчихдэг. За ингээд эндээсээ гарч чадахгүй. Тэгээ архины хамааралтай зэрэгцээд одоо нэг зүйл маш их болж штэ. Мөнийтэй тоглоомын хамаарал. Элдв янзын суглаанд бас нөгөө мөнгө төгрөгөө өгөөд идэх зуршил. Одоо санхүүгийн хувьд маш аюултай. Хичнээн сайхан хөдөлмөрлөөд хичнээн их мөнгө олсон ч тэр хүн хоос ядуу гуйлахч үргэлж мөнгөгүй. Хэцүү. Яг л нөгөө нэг өлсөж байсан үе рүүгээ өөрөө дахин очиоддаг. Сүултээ бүр нөгөө өөрөө өөрийнхөө тэр сэтгэлийн өвчний одоо биеийн өвчнөөс ялгаатай энэ юм уу да. Биеийн өвчин бол эдгээд ингээд илааршиж болоод тэгээд тухайн хүн одоо дэглэм хамаа барай явчихдаг бол сэтгэлийн өвчин дээр маш хэцүү. Сэтгэлийн өвчин бол эргээд нөгөө хурд нь л одоо эдгэрэл одоо ангаалт эдгэрэлтийг хийгээд өөрөө ингээд өөрөө өөрийгөө маш сайн засаад төвчээр хатуучлалтаагаар явахгүй бол эдгэрлийг авахгүй яваад байгаа хүн хүндрэхээрээ өөрөө тэр өвчнөө бүр дуудан амьдралтаа гаргаж ирээд дахин тэн дээрээ шаналаад улам хүндрүүлээд явдаг. Өөрөө өөрийгөө нэгсэндээ өвчлүүлээд иддэг. За тэгэл энэ нь ходоодны хавдар, элэгний
хатуурал иймэрхүү одоо хүнд өвчнүүд, хавдрууд ингээд ийм юмар төгсөж одоо тухайн хүний амьдрал бол сайхнаар ерөөсөө дуусдаг. Нэг бол өхөл, нэг бол эрх чөлөөгөө хязгаарлах. Ерөөсөө юм хоёрхан зам хүлээж идэг маш аюултай. Тэгэхээр урд нэгээ маш анзаарах, одоо шарах шалбархаа байхад нь бент дээр ороод өгөх, болт хийх. За юм болт гэж хавал энэ нь дандаа сэтгэл зүй тусламжуудыг хэлж байгаа гэсэн үг. Тэгээд сэтгэлийн үр гүөх, дэмжих, за ер нь хажуугийн хүнээс илүү тухайн хүний одоо өөрөөсөө эхлэх нь их чухал. За би ингээд үнэхээр ингээд сэтгэлээ төвчсөн юм байна. Миний сэтгэл хугархай юм байна штэ гэдгээ хүлээн зөвшөөрөх нь хамгийн ихэнд чухал байдаг. За энийг хүлээн зөвшөөрөөд аяндаа энийг мэдрэмжүүдээс сайхан урсган гаргаад за янз бүрийн ингээд эмчилгээний аргууд байгаа. Хэд нартай ингээд тулж ажиллаад нээгээд яриад бүх асуудлаа ингээд ирэхээр бүх цагаан зэгцэрнэ. Эдгээр л хурдан штэ. Тийм амар удаан биш. Ясны хурлаас ч хурдан байх боломжтой. Гол нь энийг мэдэхгүй, ойлгохгүй, энийг өвчин гэж бодохгүй явсантай холбоотой л нэмэгдээд тэр нөгөө амьдрал таарлаж байгаа дараагийн алхамнууд дээр дандаа нөгөө тэр өмнөх өнгөрсөн болсон зүйлээ тэр очиж ингэж дахин ингэж шархлуулаад байдаг. Дахин сэтрээгээд байдаг. Энэ л их хэцүүлтэй. Тэр үед нь итгээгээд явах хэрэгтэй. Нийгэмд бид нэр хүн болгон амьдарч байгаа учраас алхам тутамдаа ер нь сэтгэлийн шарах шалбархаа авах боломжтой. Сэтгэлийн хугарлыг бол харин бусдад өгөхгүй байхыг, сэтгэлийн шарахыг бусдад өгөхгүй байхыг эрхэмлж амьдрах нь одоо зүйтэй байна. За ингээд энэ нийгэм бүлгэрээ үүсээд одоо ингээд нэгэнт одоо юм сэтгэлийн хурхат хүмүүс маш олнороо байна. За тэгээ энэ хүмүүс яадаг вэ гэхээр буцаагаал хүнийг хугалдаг. Хугалхал юм ажил хийдэг хүмүүс болдог. Яагаад тэр хүн одоо архисаа гарч байгаа. Мөнгөтэй тоглох болчихгүй байгаа. Яагаад гэвэл тэр өөр шигээ бусдыг хугалахыг хүсэж байгаа. Өөр шигээ хугархай хүмүүсийг олон болгож тэгжээж энэ одоо нийгэмд өөрөө хэвийн тогтох гэдэг. Тэгэхгүй болохоор өөрийгөө болохгүй байна гэдгийг мэдэж байгаа. Зүүн совин сүнслэг олшгүй бодит амьдрал дээр энэ харагдаад энэ хүн чинь ингээд нийгмээс хаашдаа тусгаарлагдаад эхэлдэг. Найз нөхд нь энэ хүнээс төлнө, анги хамт олон энэ хүнийг анги хамт олныг хүрээлээсээ гаргана. За хүмүүс ер нь л хүн дээр итгэлдэг байна. Тэгэхээр яг тухайн адилхан хүмүүс дээр очиод наалтчдаг. Яг адилхан асуудалтай, яг адилхан юм байгаа хүмүүс хоорондоо ярилцж чад. Энэ болохгүй юм шүү дээ. Ингээд засчих гэж шийдэл гаргаж чаддаггүй. Тийм учраас тэгэл одоо тэр чигтээ дахин тавтан нөгөө буруу муу туршилтаа автагдаад ингээд явдаг. Бүр хүндэрчдэг л гэсэн үг. Нийгмийн өвчин болоод хувь хүн тухайн хүний өвчин биш болоод. За одоо энэ өвчлийг маш их ярьлаа. Ийм байдал байгааг ярьлаа. Одоо тэгэхээр яавал энийг засах юм бэ? Ямар аргууд байна гэдэг талаар бичлэгээ тастаад тэгээд эргээд дахиад